хандлага ярилцлага эхэлж байна. Өнөөдөр хүмүүс ахмадууд маань тэтгэврийн дэвтрээ барьцаалаад ломбарднаас мөнгө зээлж амьдарч байна шүү дээ. Тэр хүн өнөөдөр эдийн засгийн форум дээр тэр хүндтэй энд дээр гараад өөрөө эдийн засгийн алж хайчаад ихтгэл тавих гэж зогсож байгааг хараад яг тэр мөчтөд өнөхөр уур хүрсэн. Бухимдсан. Уур хүрч яг бухимдсан юм. Баялагын хараал их баг баялагтайгаас биш. Баялагын хараал засаглалын хямралтай байдлаас болт. Тийм учраас одоо энэ зээнх болд түүнийг тойрсон кукэлдэнүүд алиалагч нарыг эдийн засгийн алуурчдыг одоо хуугаар нь энэ хуучилсан ойм шиг солих цаг болсон байна гэж би хэлмээр байна. Ийм хүндрэлтэй үед нь хөрөнгө оруулалт татаад бүтээн байгуулалтаа өрөөр биш хөрөнгө оруулалтаар хийсэн бол харин эдийн засгийн аврах боломж нь өөрийнх нь гарт байсан байхгүй. Өрсгөлөн ядуу боловсроггүй нийгмийг удирдах тэр хүн магадгүй амархан байж магадгүй. Харин тэр тохиолдолд энэ хүмүүс хаан болоход их амархан байх байх. Хандлага төрөлхий ээлж дугаар хэлж байна. Манай өнөөдрийн зочноор Coal and Metals Mongolia санаачны зохион байгуулагч, уул уурхай эдийн засагч Лүндэгийн Наранбаатар оролцож байна. Бидний урилга хүлээн авч хүрэлцэн ирсэн танд баярлалаа. За баярлалаа. Ерөнхий сайдын эдийн засгийн үндэсний чухал зөвлөлийн гишүүн Coal and Metals Mongolia чуулганы санаачны зохион байгуулагч Лүндэгийн Наранбаатар гэж юм бэ? Та өөрийгөө танилцуулаач. За би Дархан аймгийн Шарын гол суманд төрсөн. Одоо 37 настай. Эхнэр охины хамт амьдардаг. Монгол улсын жирийн иргэн бизнес эрхлэгч. Эзэмшсэн мэргэжил маань бол уул уурхай инженер эдийн засагч. За салбартаа бол бодлогын судалгааны чиглэлээр бол нэлээд олон ажил хийсэн. Өөрийн үзэл бодлоо энэ салбараа хөгжүүлэхийн төлөө Монгол улсын эдийн засгийг хөгжүүлэхийн төлөө үзэл бодлоо илэрхийлж явдаг. Ийм жирийн нэгэн Монгол улсын иргэн л гэж тодорхойлно да. Та хоёр Монгол эдийн засгийн чуулганы дараа үргэлжлүүлээд ярилцлаганд орё гэдээ ярилцсан байсан. Тэгээд танилуу залгасан утасчин салгаатай. Дараа нь мэдээллийн хэрэгслүүдээр таныг улсын хурлын дарга руу оймс эсвэл гутал чулууцсан гэд янз бүрийн шуугиан тэгдэж эхэлсэн л дээ. Энэ талаар яг танаас өнөөдөр чинь сонсмоор. Тэгээ нэг утас салгаатай байхад бол байцаалт өгчээсэн л та. Их хурлын дарга руу оймс идсэний дараа бол төрийн тусгай хамгаалтынхан авч гараад ордны хойтолд жижигхэн юм шилэн буудлын дотор бол намайг байцаасан. Яг тэр үед бол утас салгаатай байсан. Тэгэхэд та залгсан байж магадгүй. Ер нь л ерөнхийлөх Америк нэгдсэн улсын ерөнхийлөгч Иракийн нэг сэтгүүлч гутал шидсэнийг аягүй сайн санаж байна. Тэгээ нэг саяхандаа нэг манай нэг аймгийн чинь засаг даргалууга нэг нөхөр бас гутал шидсэнийг санаж байна. Ер нь ийм анх удаа бол амьшидсан. Тэгээд их хурлын дарга руу тэгээд Монголын эдийн засгийн чуулган чуулж байгаа үед яагаад ер нь амьшидэх? Үгүй одоо амьсаа ч юм уу гутлаа ч юм уу ер нь ямар нэг юм шидэ гэж төлөвлөж бол орсон юм байхгүй. Би эдийн засгийн үндэсний зөвлөлийн гишүүний хувьд өөрийн үзэл бодлоо сар болго энэ зөвлөлд болдог хурал дээр нь илэрхийлэл явж байдаг. Хамгийн гол нь засгийн газрын ажил урагшаа явахгүй юм л да. Явахгүй гол шалтгаан энэ их хурлын даргатай холбоотой. Ерөөсөө л одоо засгийн газрын ажлыг гацааж идэг саатайг болж идэг. Их хурлаасаа гаргасан бодлого зөвлөмжтэй өөрөө одоо баталгаажуулчаад тэрнийхээ эсрэг дандаа ажил хийж идэг юм л да. Ер нь иймэрхүү үйл ажиллагаануудаас нь болоод Монгол улсын эдийн засгч нь өөрөө өнөөдөр бол өсөж шүү дээ. Хүнд байна. Өнөөдөр хүмүүс ахмадууд маань тэтгэврийн дэвтрээ барьцаалаад ломбарднаас мөнгө зээлж амьдарч шүү дээ. Залуучууд маань одоо зээлээс зээлийн хооронд орон сууцныхаа одоо банкны зээлийг төлөх гэж махаа зааж байна. Дээрээс нь ажил байхгүй болохоор их бухимдалтай байгаа нэг. Компаниуд ажилгүй байж байна. Тэгээ ийм байхад тэр хүн өнөөдөр эдийн засгийн форум дээр тэр хүндтэй энд дээр гараад өөрөө эдийн засгийн алж хайчаад ихтгэл тавих гэж зогсож байгааг хараад яг тэр мөчтөд өнөхөр уур хүрсэн. Бухимдсан. Уур хүрч байгаа бухимдсан юм. Тэгээ би үнэхээр бухимдаад тэр үед бол аимсаа тайлаад шийдчихсэн. Тэгтээ бол өөрт нь үннийг хэлье гэж утсан. Эдийн засгийн алуурчин. Энэ хүн огцрох ёстой гэж. Та түр хэллээ л дээ. Үзэл бодол зөрдөг байж болно. Гэхдээ ер нь та ч айл намын гişүн. Би арцсан намын гişүн. Намынхаа даргалууч болсон байна тийм.
өнгөрсөн 4 байна уу 5 дахь дугаар. Манайх энэ одоо 8 дахь дугаар болж байгаа. Тантай ярилцлага хийж байгаа маань. Тэгээ 5 дахь байна уу 4 дахь дугаараар улсын хурл ерөнхий сайдын хөдөр зөвлөхтэй ярилцлага хийсэн. Тэгээ тэр үед өөрөө хэлжсэн л та бүхэн өмсөж байгаа хувцснаас ганц оймсон л манай улсад үйлдвэрлэсэн байна гэж хэлжсэн байхгүй. Таны шийдсэн оймс сонирн байна л та ер нь. Хаана үйлдвэрлэсэн оймс? Тэр мэдгүй манай ихнэл авчихсан шүү дээ. Яг нь өөрөө хувцас авдаг гэсэн ихнэрийн авч өгсөн хувцсыг л өмсдөг. Харин тийм билээ. Таны бас Игэл телевизэд 40 өгсөн ярилцлагыг би харсан л та. Тэрэн дээр бас манай ихнэр гутлаа авч өгсөн гутлаа шийдмэрэг байсан гэд. Тий. Эрд цэргийн баяраар надад бэлгэлсэн гуталтай. Тэгээ тийм үнцэнтэй зүйлийг бол тэр хүн лөө шийдэх нь бол хайрын шүү дээ. Хоёрдугаар зүг оймон шийдсэн өөрөө бас самсгүй юм шиг мөртлөө бас дараа нь ингээд бодоход нэрээ бас юу үлээ гэж бодогдохоор. Яг зарим хүмүүс бол сонгуульд өгч байна. Сонгуульд өгч байгаа учраас Наранбаатар гэдэг залуу бол өөрийгөө PR-даж олон таниулах чинь гэсэн хандлагатай байна. Зарим нь болохоор үнийн шударгын төлөө явж гин гэж байна. Зарим нэг хүмүүс нь болохоор шулууган хэлээ их хурлын дарга мэдрэл мөтө солиотой өнгөд өөрөө чинь тодорхойлчлаа. Та үнэхээр өөрийгөө PR-дах гэсэн юм уу эсвэл үнэхээр бухимдсан. Түрүүн та хэлсэн л да бухимдсан. Тэгэхдээ энэ талаар бас би оймсыг шидэхдээ мянган ажилгүй улсын иргэдийн төлөө. Ажилгүй болсон олон мянган геолог уулуурхайн залуучууд энэ салбарт ажил үйлчлэгээ хийдэг ханган нийлүүлэлтийн компаниудын бизнесийн зогссны төлөө тэгээд эдийн засаг бараг тэг одоо point дээр очиж зогсож байгаа ийм нөхцөл байдлын төлөө бас доллар 2000 давсны төлөө эдийн засаг алсныхын төлөө энэ алхад маш өндөр үүрэг оролцоог энэ хүн оруулсныхын төлөө би тэр амьсыг их хурлын дараа руу шийдсэн. Яагаад би эдийн засгийн алуурчин гэж энэ хүн хэлээд байгаа юм бэ? Энэ хүн 2000 сүүлийн одоо 8 жилд идэвхтэй эдийн засаг алхахад гар бие оролцсон гэж би харддаг. Баримт фактаар хэлнэ. Арцсан нам цөөх байхад тэр үед бол одоо эрс бүтээгдэхүүний үн өндөр, зис алтны үн өндөр байлаа л та. Монголчууд орлого ихтэй байлаа. Яг энэ үед нь бол энэ орлогыг бол ард түмэнд өгнө гэж хамгийн их популизм хийдэг гэсэн хүн. За тэгээд ямар хуулиудыг лоббидж батлуулсан юм бэ гэхээр нөгөө урт нэртэй хууль, алт зэсийн гинтийн ашигын татвар 68% татвар галзуу солиотой Батбаяргын санаачлаад байсан. Хэдийгээр тэгж харагдаж байгаа боловч энэ бүлэглэл нийлж байгаад батлуулсан байхгүй. Тэгэхэд батлахтан конop дараа л явж ирсэн. Хоёрдугаарт нөгөө урт нэртэй хууль гэж ярьдаг. Одоо баг 1.80 төгрөгийн одоо эдийн засгийн бодит тохирлыг Монголын дотоодын аж ахуйн нэгжүүд үзүүлсэн ийм одоо эдийн засгт маш муу үр дагавар авчирсан хууль. Энийг бас баталцахад конop дараа л явж ирсэн хүн. Дараа нь гадаадын хөрөнгө оруулагчдыг ялгарлан гадуурхаж хөөхөд бас л гар бие оролцож дэмжиж конop дарсан хүн байхгүй. Тэгээ энэ бүхний чинь үр дагавар дээр Монголын хөрөнгө оруулагч нар гадаадаас ирсэн хөрөнгө оруулагч нар гадаад итгэхгүй дотоодгүй бүгдээрээ сөхөрж унсан байхгүй. Ажлын байрг болсон. Үйлдвэрлэл зогссон. Тэгээ хөрөнгө оруулалт зогсож байгаа юм чи яхаа Монгол яаж урагшаа явах юм? Шинэ засгийн газар гарч ирлээ, шинжилгээ засгийн газар гарч ирлээ. Мөнгөгүй засгийн газар өөр тавих зэрэг арга байхгүй шүү дээ. Тэгээ ингээ өөр тавиад тэг чамаагүй одоо шинжилгээ засгийн газар одоо ингээ бонд зээл босгоод үйл ажиллагаа явуулахыг хичээж байсан. Гэтэл дахиад л улс төр хийж байгаа. Шинжилгээ засгийн газрыг үйл ажиллагаа явуулахад байнгын гацаа тэг тавьсан. Тэр үедээ энэ хүн хумсаа нууж хагаад энэ засгийн газрыг огцоосон шүү дээ. Шинжилгээ засгийн газар гэдэг алтуу байхгүй юу? Өөрөө намын дарга болсон. Намын дарга болохын төлөө энэ бүгдийг хийсэн байхгүй да. Яг хаа магадгүй намын дарга болсон шалтгаан мань хүн 2017 оны ерөнхийлөгчөд зүүдэлж магадгүй. Тэгээд шийдлийн засгийн газар байгуулагдсан. Шийдлийн засгийн газар гарч ирээд дахиад ажиллаа хийж чадаагүй. Ард түмэн мэдчихэж байгаа шүү дээ. Хин ажил хийлэхгүй байгааг. Их хурлын дарга шүү дээ. Тэгээ иймэрхүү байдлаас эдийн засгтаа гацаа тээг болоод урагшаа явах гэж байгаа бүх төсөл хөтөлбөрүүдээр тэгэлж хөвтөөд ганцаараас тэгэж хөвтлөхгүй юм л да. Өөр босод нөгөө эдийн засгийн алуурчдын өөр бүлэглэл хүмүүс байж байгаа. Эднэртэйгээ нийлж хагаад энэ Монголын эдийн засгийг царцааж монголчуудыг ядуу байлсныхын төлөө би ом шийдсэн. Бид нар яг Джон Перкинсны эдийн засгийн алуурчны намжлал тэгээ хитмэн өвчлгээд тав уншижлээсэн баг тий. Тэр номнууд дээрээс ер нь Америкчууд бол одоо гадаад аль нэгэн оронд ороод ингээд эдийн засгийн ингээ унгадсан байна гэдэг ойлголт авч ирсэн. Тэгэд ихэнх хүмүүс тийм ойлголттой л баг. Тэгэхээр одоо та яг дотоодын тэр дундаа улсын их хурл одоо төрийн өндөрлөгийн 3 хүний нэгийг эдийн засгийн алуурчаан гэдэг нэр цолгоч ажиллана л да.
эсрэгээр чуулган дээр бол ийм өдрөл муутай хүмүүс л байдаг. Танай чуулганд оролцож тийм үү их хурлын дарга хэлжлээсэн. Тэгээ та хоёр бол бие биендээ нэг тийм цол өгчлөө. Тэгэхээр ер нь та бол бас яагаад эдийн засгийн алуурчин гэж нэрлэдэг байгаагаас тодорхойлчлаа тийм. Тэгвэл таны мэдрэл нь зүгээр үү? Та хоёр нэмж сүүлүүд нэмчд үзсэн. Гэхдээ одоо өнөөдрийг хүртэл чи мэдрэл муутай гэж тэр хүнээс өөр хэлсэн надад алга. Тэгвэл би хэлсэн үгэнд нь бол гомдохгүй байгаа. Би түүнийг бол уучлана. Шүүхэд надад хандж хэлсэн бол нэр төрийн минь гутаасан гэж шүүхтэх. Би шүүхэд хандахгүй. Яг гоо тэр хүн бас бохомдол тэр үедэл хэлээ байж л гэж би бодож байгаа. Ганцхан одоо намынхаа нөхдүүдэд хандж хэлээд байгаа юм уу? Арт түмэлөө хандж хэлээд байгаа юм ойлгомжгүй байгаа юм л та. Эдийн засгийн чуулганд оролцож байгаа хүмүүст хандсан. Тэгэхээр тэр хүмүүс нь бол тэр хүмүүс рүү хандж хэлсэн бол тэр хүмүүс нь уучлах хэсгийг бол би мэдэхгүй шүү дээ. Хэрвээ над руу хандж хэлсэн бол би уучлаа. Тэгж эзнийхэн төлөө та уучлана л гэж тийм. Ер нь одоо ингээд үнэхээр төвчээр алтгах нь яг манай эдийн засгийн байдал одоо таны хувь хүний хувьд, таны бизнесийн хувьд эсвэл таны энэ ажиллаж байгаа энэ уулуурхайн салбар чинь юм уу? Нийт эдийн засаг ер нь сайнгүй байна гэдэг хүн болго мэдээлэл юм л та. Төвчээр амхэр алдаж штт. Тэгээд бас хамгийн их одоо бухимдсан зүйл нь эдийн засгийн чуулган дээр ерөнхийлөгчийн зөвлөх цагаангаа бас мэдгэлээсэн байхгүй. Илтгэлтэй. Монголчууд дэлхийн дундаж амьдарч одоо орлоготой иргэдийн тоонд орж ирлээ. Бид нар баян тансаг сайхан амьдарч байна гэж. Дараа нь залгуулад инх бол дарга бол бүх юм болж утж байгаа юм шиг тий сайхан юм ярих гэж гарч ирсэн баг гэж бодсон. Яг тэр үед бол би бохомдсон л т. Яг тэгэхээр мянган одоо компаниуд ажилгүй хаалга хаасан шүү дээ. Доллар 2000 давсан. Бид нар зүгээр мэдэхгүй байгаа боловч 2014 оны одоо Монгол улсын эрсдлийн тайлан дээр бол 1.2 их 80 төгрөгийг зөвхөн долларын ханшийн өсөлтөөс монголчууд алдсан гэж байна шүү дээ. 780 тэрбум төгрөгийг одоо аж ахуй нэгжүүд банкуд алдсан байдаг. Босод мөнгөний бол эргэд хармаанаас ханшийн зургаар алдсан байж байгаа. Ингээ дээрэмдүүлсэн байхгүй. Дээрэмдүүлсэн гол шалтгаан нь ерөөсөө Монгол доллар орж ирэхгүй. Хөрөнгө оруулалт байхгүй. Тийм ээ? Тэгээд долларын ханш өсчихөж байгаа. Эрэлт нэмэгдээд. Тэгээд иргэд ингээд тэр одоо улсын хурлд сууж байгаа, орон дотор сууж байгаа хүмүүсийн худлаа ярьж байгаа зүйлд итгээд өөрсдөө тэдний худлаа ярьсных нь төлөөс хохирлыг төлөөд байгаагаа мэдэхгүй байгаа байхгүй. Хоёрдугаарт ер нь бол оймс шидсэн энэ үйлдэлээ бол би ерөөсөө зөвтөхгүй байгаа. Үзэл бодлоо илэрхийлсэн. Магадгүй би оймс шидээгүй байлаа гэхэд өөр хин нэгэн юу ч шидэх байсан юм бэл. Ер нь олон нийтийн хандлага ингээ харж хахад бол зарим нь бол янз янз юм хэлж штт. Чулуу шидэх байсан л гин. Facebook зарим нийгэм сүлжээнүүд маш баг баста банда шидэх байсан л гэж ярьж л байгаа байхгүй. Бүр их хурлын гишүүн байсан хүртэл оймсооныхоо зургийг тавьдсан. Энийг бараг шидэх байсан. Иймэрхүү юм яваад байна л да. Тэгэхээр хүмүүсийн ер нь одоо зориг төвчээр алдагдаж эхэллээ. Тэрний илэрхийлэл нь та магадгүй хаа. Улсын хурлын дарга бас хэлэхдээ уул орхойгоор монголчууд амьдарч болох боломжтой боллоо гэж хэлсэн. Таны тал дээр гэж байна. Би энийг юм дээр үнэхээр шөмжөлтэй ханддаг юм аа. Бид нар ерөөсөө мөчлөг сүрсэн бодлого явуулж чадаагүй уул орхон салбарт. Үн өндөр байхад нь дагуулаа л одоо нийгмийн халамжаа нэмээдсэн. Хүмүүс мөнгө тарааж өгөөдсөн. Үн унангууд татвараа буулгаал элдв шидийн хөрөнгө оруулалтын одоо таата нөхцлөд бүрдүүлээд шалтаа буугаал. Ингээд мөчлөг дагсан ингээд бодлого яваад байгаад би бол үнэхээр шөмжөлтэй ханддаг байхгүй. Тэгээ сая эдийн засгийн одоо форум дээр тэр Чилийн нэрт одоо судлаач ирсэн байлээ л дээ. Тэгээ ирээд хэлэхэд бол Чили улс бол мөчлөг сүрсэн бодлого явуулдаг. Үн өндөр байхад засгийн газар өөрийнхөө төсвийг аль болох бага хэмжээнд байлгадаг. Эдийн засгт халт үүсэхгүй тулд. Үн унаад төсөв хомсдох хэмжээнд очиход нөгөө хоригдлуулсан мөнгнөөс оруулж ирээд аль болох засгийн газар зарлагаа нэмэгдүүлээд тэгж эдийн засгаа одоо тогтвортой барьдаг гэж. Өөрөөр засаг төсвөө нэмэгдүүлж ажил үйлчлэгийг одоо хүчээр бий болгож байгаа гэсэн үг байна. Тэгээ тэр график ингээ харахаар бол би за энэ бол үнэхээр одоо зөв бодлого юм байна гэж. Тэгээ Чили улсын эдийн засаг бол өнөөдөр бол ингээд савлгаанд гайг байгаа байхгүй. Гэтэл одоо өөр бос орнуудыг одоо Африкийн орнууд тийм үү өөр бусад орнууд Монгол жишээ. Ингээ харахаар орлого нэмэгдлээ, зарлага нэмэгдлээ. Яг л ийм параллельны график таа. Энэ бол алдаатай бодлого. Яг нөгөө баялагын
одоо баялагын хараал бас л Цогтбаатар Нарийн байгуулалтын сайдсан Цогтбаатар бат ярьж хахад бид нар баялагын хараал гэдэг юм чинь баялагаасаа болдго юм аа зөвхөн хүн хүнээсээ болд юм аа гэж хэлээд байгаа байхгүй. Баялагтай байна гэдэг бол олон зуун мянган жил ингээд бидний эцэг өвгүүд маань ингээд хадгалаад ирсэн энэ баялагыг биднэрт харин өвлөгдөд ирсэн биднэрт харин хаз байгаа юм гэдэгсэн. Баялагын хараал их баг баялагтайгаас биш. Баялагын хараал засаглалын хямралтай байдлаас болд. За би танд нэг жишээ хэлье. Монгол бол кокч нүүрсээр бас боломжийн нөөцтэй орон. Манай орны одоо гол одоо экспорт авалыг бүрдүүлдэг ийм салбар байж байгаа. За энэ тундаа бол 5-7 орд бол гол нөөцийг илэрхийлдэг. Тэгээ монголчууд өөрсдөө баян гэж боддог. Яагаад гэвэл тэр бол ингээд эдийн засгийн үржигтэй нөөц гэж боддог байхгүй. А гэтэл эдийн засгийн үржигтэй нөөцийг үнс болгож болдог байхгүй. Төслөг явуулахгүй гацаадаг. Хууль эрх зүгээр боомлжно. А шаардлагатай дэд бүтцүүдийн бас гацаачна. За энэний дараа үр ашиггүй үйлдвэрлэл яагаад ч явахгүй шүү дээ. Зах зээл нь хэдий байгаад. Үнстэй адилхан болдог байхгүй юу? Яг ийм үнс болгосон жишээг Мозамбик дээр би харж байгаа. А Зимбабвегийн River Slate гэдэг яг одоо коксч нүүрсний төсөл 5-7-тай адилхан нөөцтэй чанартай ийм төсөл 2009 онд нээгдээд Rio Tinto компани 3.7 тэрбум доллараар тэр төслийг худалдаж аваад River Slate гэдэг голыг гатлахж төмөр зам тавья гэхэд Зимбабве тэр төслөө засгийн газар зарцсан мөртлөө төмөр зам тавих эрхийг олгоогүй байхгүй. Мозамбик манай Зимбабве River Slate төсөл. Манай River Slate голыг бохирдуулсан. Та гол тойроод юу? Хэдэн мянган километр гол тойрж яваад нөгөө бүтээгдэхүүнээ гаргана гэхээр үр ашиггүй болчиход байсан. Тийм учраас 2011 онд тэр төслөө Rio Tinto 50 сая доллараар зарсан. Үнэгүй зарсан байхгүй юу? 3 тэрбум 650 сая долларын алдагдлалд орж байна. 50 сая доллар. Тий. Хэрвээ тэр төмөр замын бүтээн байгуулалтын зөвшөөрлөг өгсөн бол Зимбабве нэмээд 7.6 тэрбум долларын хөрөнгө оруулалтыг татах боломжтой байсан. Тэгэхдээ энэ төрийн шийдвэрээс болоод хийж чадаагүй. Тэр одоо өнөөдөр хүртэл ашиглагдахгүй. Одоо зах зээл муу учраас хичнээн 10 жил одоо тэр газрын хөрсөнд ашигладаг хэвтгийг би мэдэхгүй. Нөгөөтэйгүр бас Rio Tinto юу гэж тооцоолсон гэхээр Монголын 5-7 бол одоо эдийн засгийн хэрэглэнд ороход бэлэн болчлоо. Бид нар бол хятадын зах зээл дээр төрүүлж ажиллаж чадахгүй нэ хоцорчлоо гэд тэр төслийг бас орох бас нэг шалтгаан болж ирсэн. Тэр бол Монгол модонд орж илаа шүү дээ. Монголын нүүрс модонд орж илаа. Монголыг бол Mine Golia гэхээсээ илүүтэй Mine Colia гэж нэрлэдэг байсан. Боломж алдсан. Оросын холбооны улс Элгаст яг одоо манай хилд аваад тойтол байж байгаа. 5-7 шиг орд нийлсэн байхгүй. Зүүн Сибирээр Оростой хилцээр хийгээд 10 тэрбум долларын төсөл хэрэгжүүлж байгаа. Төмөр замаа үжи холбогдсон нарийн цэргийн төмөр зам шүү. Тэгээ нүүрсээ гаргаад явж байгаа. Одоо холбогдсон. Одоо баяжуулах үйлдвэр энэ жил бариад дууссан. Жилийн 30 сая тонн коксч нүүрс гарах хүчин чадалтай үйлдвэр явж шүү дээ. Тэгээд хятад чи өөрөө жилийн нэг 65-70 сая тонн коксч нүүрс авдаг л газар байхгүй үү. Тэгээ одоо өөр Оросоос гадна одоо Индонез, Австрали бидний зах зээл дээр өрсөлдөж штэ. Ингээд 5 орд бол үнс болсон. Бид нар бүх боломжоо алдсан. Тэгээ энэ үнс болгосон энэ хариуцлагагүй улс төрч ялангуяа зээнх бол ийм эдийн засгийн алуурчдтай бид нар тэмцэх хэрэгтэй байхгүй. Хариуцлага тооцох хэрэгтэй байхгүй. Ер нь бол та ингээд шулуухан хэлээл юм л да. Хэдэн жилийн өмнө дархны ардсан намын дараа басна. Бас тэнд дархны ардсан намын удирдлагуудтай тухайн үеийн бас удирдлагуудтай бас удирдлага гишүүдтэй бас ингээл нийлэн мэтгэлцэл маргалдаал өсөглөнч зарлаж байсан тийм ээ та өрөмж. Ер нь бол та ингээд бослого тэмцэл ингээл гаргаад идэг тийм аран шинтэй үнэ үү? Гэхдээ би шодрог бус зүйлтэй ерөөсөө санаа нэлдэг. Альва юм дүрм журмын дагуу явагдах хэвээр, хууль эрх зүйн дагуу явагдах хэвээр. Тэгээ шударгаар ямар ч одоо дивжин дээр өрсөлдөөн байх хэвээр, чөлөөт өрсөлдөөн байх хэвээр. Нээлттэй хяналттай өрсөлдөөн байх хэвээр. Миний Дархуул аймагт хийсэн Арцлан намын тэр намын хороог шинжлэх тэмцэл бол өөрөө намын дарга болох гэж хийсэн алхам ерөөсөө биш. Тэнд байгаа Дархуул аймгийн Арцлан намын гишүүдийн хүсэл эрмэлзэл, Дархуул аймгийн иргэдийн хүсэл эрмэлзэл байсан гэж би боддог. Яагаад тэгэхээр та одоо нэг зүйлийг ойлгох хэрэгтэй. Бид нар шууд сонгуул хийдэг гэж та бодож байна уу? Үгүй байхгүй. Бид нар шатлсан сонгуулийн системтэй.
эхний шатнд намууд хүмүүс нэр дэвшүүлэлт гаргаж ирээд сонг гэж тулгадаг байхгүй. Тэр нэр дэвшүүлэлтийн процесс дээр бохир шүүлтүүдэд тэр нь бохир бүглэгчөөрөө эрүүл агаар орохгүй. Тэгээд мөнгөтэй хүмүүс нь мөнгөөр зодоод боловсралтай байна уу, боловсралгүй байна уу, эрүүл одоо солиотой галзуу байна уу хамаагүй шүү дээ. Эсвэл одоо зүгээр хүний одоо зарцаж байж болно шүү дээ. Цүнх хөрдөг залуучууд байж болно. Тийм хүмүүсээ гаргаад байгаа байхгүй. Бохир хар хэрээнүүдээ гаргаж тавиад байгаа байхгүй. Тэр чинь хүмүүсийг танаас сонг гэж тулгаад байгаа байхгүй. Тэгээд сонгуулийн арчлалын төлөө би үсгэлэн зарласан байхгүй. Гэхдээ өөрөө сонгогдох гэж биш. Тэр шүүлтүүрийг онгойлгож эрүүл болгохын төлөө. Онгойлгож чадсан уу? Би бол тухайн үед бол онгойлгож чадсан гэж өөртөө итгэжлээ. Дараа нь буцаага тагалцсан. Саяхан нэг бичлэг явуулсан. Ахуй аймгийн одоо 3500 гаруй намын гишүүд намын хороогоо шинжилнэ гэд тэр үлсгэлэн зарсны дараа одоо сонгуулийн явуулах хэрэг одоо чөлөөгөө олж авсан байхгүй. Тэгээд буцаага нөгөө сонгуулийн нөлөөрөө хийсэн. Гэхдээ хүлээн зөвшөөрсөн 3500 одоо намын гишүүнээс бий болсон аймгийн намын хороог бүрэлдээд одоо ялт байгуулад үйл ажиллагаа явуулж хахад дараа нь одоо намын дарга солигдсон шүү дээ. Зээнх бол дарга гарч ирэл нэг тодорхойлтон дээр мөнхтэйш намын дарга гэж бичээл ингээд л одоо явцсан байхгүй. Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгчийн сонгуул одоо болно. Тэгэд энэ нам дотор сонгоо хийгээд байна л да. Ардсан нам, бүгд найрамд нам тий. Тэгэхээр энэ бол таны бодлоор зөв гаргалгаа. Энэ бол зөв шүү дээ. Нийгэмд хүлээн зөвшөөрөгдсөн хүмүүс сонгох ёстой байхгүй да. Ер нь тэр улс төрийн намуудын тухай хуулинд чинь нам нэгэ тодорхойлж гаргаж ирээд тэгээд ард түмэн тулгаж сонгуулна гэдэг чинь буруу гэдгийг сая одоо эдийн засгийн одоо форум дээр зөндөө олон хэлж ярьж байна л. Тэгэхээр би бол тэрийг бас тэгж хардаг. Буруу юм байна гэж. Миний шийдэл юу байсан бэ гэхээр одоо ялангуяа ардсан намын дарга бол ардчилтаа сонгох ёстой. Иргэдээсээ биш юмаа гэхэд намын гишүүдээсээ санал авч ээж чөлөөтэй орон даяар одоо сонгоо хийж одоо томилогддог ийм намын дарга байх ёстой. Тэрнээс ч одоо үндсэн зөвлөх хороо хуралдахаас өмнө хэдэн фракцийн 4-5 даргатай тохироо хийгээд сайд мэдээ наймаалцаад адуун шууд наймаалцаа гарч ирээд ингэж одоо томилогддог намын дарга бол ялангуяа ардсан намдад байж болохгүй гэж бодож байна. Бусад намууд нь яг хөө тийм байж болтгол юм байгаа биз. Та ер нь энэ сунгаанд ер нь оролцож ирсэн үү? Би нэлээд олон жилийн өмнө санаж байна. Одоо бас нэлээд олон жилийн өмнө болчлоо. Бас ардсан нам дотор нэг сунгаа хийсэн. Намын ерөнхийлөгчд өрсөлдөхөд нэг сунгаа хийсэн. Минцахны нэг сайхан гоо тэр үед ардсан намын гишүүн байгаад бас тэр сунгаанд оролцож ирсэн шиг санагдаад байна. Би хандурч магадгүй. Ер нь тэгээд ингээд 76 хүн дотроо бас тойрог дээр ингээд сунгаа ихлээр бас хитрхи их зардал гэдэг ч юм уу тийм юм болохгүй. Одоо чи Дундгов аймагт одоо би сонгохтой гэх юм бол би бас Дундгов аймагт байгаа засаг даргатай ч юм уу тий. Бас тэр хүн чинь бас сонгогдмоор шүү дээ. Одоо намын дотоод сонгуулийг дотоод сонгуулийг тий. Дотоод сонгуул яриад байна. Тийм болно гэхлээр бас хүндрэлтэй биш үү? Яг тэр үед нөгөө нэг автомат сонгуулийн машин байхгүй байсан. Учраас тооллого удаашин тэгээд зохион байгуулалтын үед аягүй хүн шаардсан тийм одоо хүндрэлтэй нөхцөлд байсан юм бэл. Одоо бол автомат одоо сонгуулийн саналыг одоо тоолох машинтай Монгол улс ч болчихлоо шүү дээ. Энэ ашиглагдаж байгаа зөвхөн сонгуулийн үеэр 4 жил нэг удаа ашиглалтгүй хэвдэж байгаа юм үнцэнтэй зүйл. Энийг бол одоо харин энэ улс төрийн намуудын хууль заагаад энэ ерөөсө том ч юм уу жижиг ч юм уу намууд өөрсдийнх нь дотоод сонгуульд үнгүй хэрэгэл гэдэг юм оруулж өгөх хэрэгтэй. Ялангуяа энийг бол манай арцсан намаа санаалж оруулаасаа гэж би боддгийн. Энийг ч бас намын дарга хэлжлээс. Наач бол өстой сонь санаа. Яг тэгэхээр үгүй яг би нэг 1000 гишүүнтэй нэг төрийн бас байгууллага удирддаг бай. За одоо миний өөрөх хугацаа дууслаа. Дараагийн болохын тулд тэр хар машиныг бас тодорхой хэмжээний түрээсээр ашиглаж болох юм тий. Маш тодорхой. Болно шүү дээ. Тэгж орлого болж болно шүү дээ. Тэгж ашиглалтын зардал ядаж хадгалах одоо тэр байгууламжийн зардал, ашиглалтын зардал гэж юм гардаг л байлгүй дээ. Та дархны бас ардсан намын дарга. Тэгээ дархны хотын бас намын орооныхонтой ингээд муудалцаад дээрэс нь бас ардсан намын дарга бас хүчээр одоо тэр хүнийг томилсон гэж үзээд эн чинь ингээд 5-2-ын зүгээр нам доторх одоо зөрчилдөй юм шүү. Зөрчилдөөнөөс болоод хүмүүс бас тэгж ойлгож байгаа хүмүүс ч бас байна. Миний зээнх бол даргыг шөмжилж байгаа энэ байр суурь бол намын хангал зөрчилтэй одоо ямар ч холбоогүй асуудал. Энэ бол улс орны эдийн засгийн нөхцөл байдал та холбоотой асуудал. Хувь иргэн хүний хувьар би хандж байгаа.
Яг зүгээр инх бол дарга намын дарга гэдэг нэг тийм фонтой учраас намруугаа дараад байгаа юм шиг харагдаж магадгүй л дээ. Гэхдээ Монголын ард түмэн нүдтэй юм чинь бас ялгаж салгаж харах байл үүдэ гэж бодож байна. Тэр бас дарханд та өөрөө сонсноо үг. Дархан хотод бас Наба гэдэг амьсны мэсэл үйлдвэр байдаг л. Мэдхүү та. Тэгээ харин олон нийтийн сүлжээгээр л харсан л та. Тийм дархан Наба. Би ч гэсэн бас харсан юм лээ. Тий, мэдээлэл одоо их хурдан нийгмийн сүлжээнүүд их амархан тарж ийн л та. Тэгэд дархан Наба гэдэг компани амьсыг бас сурталчлаа явж ийн ч гэл зарим хүмүүс хошигнсон л байсан л та. Энэ талаар үгүй яг нөгөө Наба гэдэг нэртэй болохоор Наба гэж дотны найзууд манд дууддаг. Тэгээд Наба дархан тийм амьсны үйлдвэртэй юм байна да. Тэгээд тэрийг рекламдах гэж юм үйлдэл хийлээ. Зарим нь бол хошигнж ярьж байгаа шиг байна. Тэгтээ бол энэ бол дархан Наба үйлдвэр амьс биш. Тэнд амьс ч юм баа. Баа энэ ялгараа байж байна. Чигч. Зүгээр хамаагүй. Нөгөө хангалттай юмс шүү дээ. Алдартай юмс бас юу бариад сонирхоод үзчихээ л да. Үгүй сэтгүүл центртөө тэгсэн байлээ. Бүгдээрээ одоо энэ оймын шидсэнд нь бол баяр хүргэж болж байна. Тэгтээ гараа яаж барина гэж. Хошгисон байна. А тийм мөнөрч гайгүй юм. Та юу хэд хоног хүмүүстэй. Ер нь бол төрийн ордон руу бас та бас анхны амьс шидсэн зохиолч биш л дээ. Алга шидчихсэн, өндөг шидчихсэн баатрууд бас зөндөө штэ. Тэгээ бүр хамгийн сүүлд бас бууд ургаж ирсэн те. Одоо чихник нэр нэгтийн чихник гэдэг одоо мөнх хоёроо бас буундуу тавьж ирсэн, дээрээс ном сумаар харж ирсэн гэж. Ер нь л бас нэг бас төр засгийн хүмүүс бас ер нь жоохон бодмоор л болж байгаа юм тий. Тийм ээ, бид бол төрөд эдлэх хэрэгтэй юм байна. Төрийн мэсэл дөшөө гэж монголчууд хэлдэг шүү дээ, тийм үү? Тэр буу шидэн байрч дээр засгийн газрын ордон руугаа нуусам харах ч юм уу, чулуушуудад одоо тэгээд одоо ялангуяа бууз гарнат барьж авна гэдэг бол энэ бол өөрөө балмад хүртэл нийгмийг одоо маш сэтгэл зүйн хямралд оруулах, нийгмийн эмх замраагүй байдал үүсгэхэд урайлан дуудсан ийм алхам шүү дээ. Тэгээ ийм байдалд бол монголчууд орж болохгүй. Ойрхны жишээ бол одоо энэ Украин байна. Тэ? Одоо ямар сайхан улсууд ингээд хоёр хуваагдаад нэг нь барууны Европын орнууд хуваагдаад нэг нь Оросын хэсэг болоод ингээд явж байна. Монголчууд ийм нөхцөл байдалд орох юм бол одоо иймэрхүү нөхцөл байдалд ороод ингээд монголчууд муудалцаасаа гэдгийг бол гадаадынхан бол хүсчил байгаа шүү дээ. Хүсчил байгаа. Тийм учраас бол ийм нөхцөл байдал орж болохгүй. Би дахин хэлэхэд миний энэ хийсэн үйлдэл бол ямар нэгэн одоо бослого тэмцэл урайлан дуудсан зүйл ерөөсөө биш. Бодит байгаа бохимдлаа би бол тэнд үнэхээр бие барьж чадаагүй гаргасан үйлдэл юм байгаамаа. Энийг бол яг энэ үйлдэл бол би үнэхээр зөвдөхгүй байгаамаа. Тийм учраас би энэ гаргасан өөрийнхөө үйлдэл талаасаа бол Монголынхаа ард түмнээс уучлалт гуйж байна. Төрийнхөө ордонд ийм үйлдэл хийсэн бол уучлалт гарч байгаа. Гэхдээ эдийн засгийн алуурчдаас би уучлалт гуйхгүй. Эдийн засгийн алуурчтай үргэлжлүүлэн тэмцэн. Та нар маань харин дэмжээрэй гэж хэлэх гээд. Амьсгүйч тэмцэн. Гэхдээ ер нь дахиад эргээд амьсын тухай ярихад энэ сүүлийн 20 хэдэн жил улс төрт өндөр албан тушаал байсан хүмүүс Монгол улсыг сайхан болгон хөгжүүлнэ гэж зөндөл хошуурууллаа шүү дээ. Зөндөл хотлоо ярьлаа. Сайжирсан малга улмал муужраад байна, муудаад байна. Улмал өрөнд ороод байна. Нийгэм улам стресстэй болоод байна шүү дээ. Тийм учраас одоо энэ зээнх болд түүнийг тойрсон күкэлдэнүүд алиалагч нарыг эдийн засгийн алуурчдыг одоо хуугаар нь энэ хуучилсан ойм шиг солих цаг болсон байна гэж хэлмээр байна. Одоо улсын хур бид нар оймсгүй хөл нүцгэж байхсан гэсэн нийгмээ сайн сайхан амьдруулах зөв зүйлээс нь эхлүүлээд явуулж чадна шүү дээ Монголын ард. Одоо улсын хурлд сууж байгаа гишүүн бас л нэлээд хэдэн жилийн өмнө. Иймэрхүү юм яриад өндөг мөндөг чулуудаал тэгээд бөмбөр нүдэл байсан одоо дотор нь ороос суудсан нөгөө Хэрли Бидструпийн зургаар нөгөө тэмцэл урайлал орсноо буцаж гарч ирж нэг юм зураг байдаг шүү дээ хаалгаар ороод нэг хундаг татчаа буцаж гарч ирээд нөгөө хэд загиндаг гэдэгтэй адилхан. Үгнээс илүү үйлдэл хүнийг харуулдаг гэж бодож байгаа. Би бол өөрийгөө үйлдэлээр харуулад явж байгаа гэж боддог. Үйлдэл хийхэд бол тодорхой хэмжээний эрсдлүүд гардаг. Тэр эрсдлээ би бас ойлгоод явж байгаа. Монголын ард түмний дэмжлэг байхад Монголын ард түмэн миний хийж байгаа үйлдэлийг зөв гэж бодож байхад би хийж чадна л гэж бодож байна. Та хоёр хичнээн хүн залинжуулдаг.
Хичнээн хүний нийгмийн даатгалыг төлдөг. Одоогоор бол 20 гаруй хүний нийгмийн даатгал төлж байгаа. Одоо 11-12 онд бол 120-150 хүний нийгмийн даатгалын төлбөр төлдөг байсан. 11-12 онд бол ялангуяа 10-аас 11 онд бол Монгол улсын эдийн засаг өндөр өсөлттэй. Монгол модонд орчихсон. Маш их одоо гадаадаас мөнгө урсгал орж ирдэг. Дотоодын гэсэн бас боломжийн хэмжээний бас мөнгөтэй бизнес бол эд халуун байсан үйл дээ. Ганцхан манай компани биш. Өнөөдөр бол тэрнээс хойш одоо их хурал дээр одоо яг одоо гадаадын хөрөнгө оруулалтыг хөөж явуулсан янз бүрийн популист одоо хуулиудыг баталснаас болоод аажим ингээд зарцаа дээрэс нь одоо яг харахгүй одоо гадаад зах зээлийн таагүй нөхцөл байдал бас давхардж орж ирснээс бол ийм нөхцөл байрж байгаа. Гэхдээ гадаад зах зээл бол буруугаа өгч болохгүй гэж бэлтгэдэг. Өнөөдөр их хурлын дарга эдийн засгийн одоо форум дээр хэлсэн үг нь би бол өчигдөр олж уншсан л да. Тэрэн дээр одоо эзэс нүүрсний үн унсан учраас бид нэр ямар ч арга хэмжээ авч чадаагүй. Миний буруу биш ээ гэд хэлсэн байж. Би буруутаа гэж хэлэх гээд. Ийм хүндрэлтэй үед нь хөрөнгө оруулалт татаад бүтээн байгуулалтаа өрөөр биш хөрөнгө оруулалтаар хийсэн бол харин эдийн засаг авах боломж нь өөрт нь өөрийнх нь гарт байсан байхгүй юу? Магадгүй бүр ингээ ийм хүнд байдалд оруулаад за магадгүй өрсгөлөн ядуу боловсролгүй нийгмийг удирдах тэр хүнд магадгүй амархан байж магадгүй. Харин тэр тохиолдолд энэ хүмүүс хаан болоход их амархан байх байх. Ардчсан намын даргаыг буруутгаад байна л да. Та өөр ардчсан намын гишүүнгээс түрүүсэн. Тэгэхээр магадгүй та одоо энэ сонгуульч ойртчлаа байна. Ер нь бол намаас олчих юм шиг шүү дээ. Өөр намаас нэр. Үгүй. Би бол ардчсан намыг шинжлэхийн төлөө явж байгаа. Тимч одоо хуучин гишүүн биш. Бас тимч одоо шинэ гишүүн биш. Энэ дотор нам доторх одоо намын одоо дотоод арчлыг бэхжүүлэхийн төлөө олон зүйлийг хийгээд явж байгаа залуугийн хувьд бол энэ хүмүүсийг харин хариуцлага тооцол нь энэ нам дотор бол би байна гэж бодож байгаа. Эдийн засгийн ер нь жил бүрл эдийн засгийн чуулган боллоо. Бараг одоо энэ жил чинь 6 дахь нь 7 дахь жилдээ боллоо. Би ер нь 4 жилд нь оролцож байсан л та. Тэгээ энэ жилд оролцож чадсангүй. Ер нь эдийн засгийн чуулган маань нэг тийм уг нь бол аливаа чуулган чинь ингээл дээшээ явал улам л ингээл өргөжөөл томрол байх хэрэгтэй багт. Манай эдийн засгийн чуулган маань ингээл доош явал. Та энэ дээр анзаарав. Ер нь эдийн засгийн чуулган баг таны дүнэлт. Та 2 өдөр суусан үний үед. Зохион байгуулалтын хувьд бол сайн болсон хурал. Би энэ эдийн засгийн чуулганыг хийхэд тулд ямар их хүч хөдөлмөр зарцуулж ээж ямар их одоо бодлогын судалгаанууд хийж ээж хөтөлбөрүүдийг бэлтгэдэг. Зохион байгуулалтын ямар их ажил одоо шаарддаг гэдгийг өөрөө одоо уулуурхайн салбарын хөрөнгө оруулалтын чуулган хийдэг хүний хувьд мэдлгүй л яхав. Тэгээ тэр чуулганы зохион байгуулж байгаа арын албанд ажиллаж байгаа тэр хүмүүст бол үнэхээр талархав штэ. Тэдний хөдөлмөр байхгүй Монгол улсын төлөөгөө хийж байгаа хөдөлмөр. Тэр нь бол би үнэлж байгаа. Зүгээр яг эдийн засгийн чуулган яагаад уруудаад байна гэхээр яг та нөгөө эдийн засаг маань буураад одоо банк ингээд байгаа учраас яагаад тэгээд байна л гэж бодоод байгаа шиг. Энэ бол би ердөө засаглалын хямралтай холбоотой л асуудал. Тэгээд эдийн засгийн чуулган дээр бол асуудалтай проблем тэмнүүдийн зөвхөж тавьдаг, шийдэхийг одоо зөвлөмж болгодог. Эдийн засгийн чуулганд бол ерөөсөө буруу байхгүй. Тэгэхээр эдийн засгийн чуулганд сүүлдээ бүр янз бүрийн юм салбарын юм зөвлөгөөдөг оруулж ирээд тэгээ энэ маань бас нэг талаараа хүмүүс тийм эдийн засгийн гэхээсээ баг нийгмийн Монгол улсын хөгжлийн чуулган шиг харагдаад. Яг эдийн засгийн чуулган гэдэг маань бас миний бодлоор өөрөө энэ салбараас нэлээд нарийн ярьсан баймаар хаад. Одоо тэгээ сүүлдээ баг ёс суртахуун, зан үйл энэ төргээд баг уламжлал энэ төр гэсэн тийм салбар hulдаанууч бий болж яригдал. Ер нь энэ зөв. Яг энэ бол таны харж байгаа онцгойтой. Энэ жилийн эдийн засгийн чуулган дээр танд бүр хамгийн үнэхээр энэ их чухал сэдв байлаа гэдэг дэр. Би уулуурхаан хэсэгт нь анхааралтай суусан. Уулуурхаан салбарын алсын хараа гэдэг сэдвээр явагдсан л да. Тэрэн дээр бол хурлаас гарсан ерөнхий дүгнэлт бол ерөнхийдөө жоохон ерөнхийдөө гэсэн. За хариуцлагатай инновац гэсэн юм уулуурхааг бол хөгжүүлнэ. Гэхдээ хэдийн хэмжээ бүтээгдэхүүнийг аль зах зээл дээр ямар стратегиар, ямар өрсөлдөөний тактикаар борлуулахаа бол тогтож яриаг үлдээ. Эдийн засгийн чуулган болохоос өмнө би Хятадд нэг хэдхэн хоногийн өмнө Хятадын Шанси мужид болсон
Коксч нүүрсний дэлхийн нөөц ба баялаг олон улсын 6 дугаар чуулганд Монгол улсаа төлөөлөд илтгэж тавьчаад ирсэн. Тэгээд тэнд бол эдийн засгийн одоо хамгийн одоо хятадын эдийн засгийн одоо хамгийн сүүлийн үеийн одоо чиг хандлага түнтэй уялдаатай энэ уулуурхайн салбарын бүтээгдэхүүний эрэлт хэрхэн нэмэгдэхийн энэ одоо мэдээллүүдийг авч ирсэн л дээ. Тэгээд тэр хүний одоо энэ мэдээллүүдийг сүүлийн үеийн апдейт мэдээллүүдийг авсан хүний хувьд зүгээр харахад бол бид нэр одоо уулуурхайн салбараа дээр бас бодвочтой юм зөндөө байна. Ялангуяа эрчим хүчний нүүрс одоо бараг 150 тэрбум тонн нөөцтэй байна Монголд. Тэгээ энийг бид нэр одоо асар их баялагтай баян ус гэж яриад байгаа. Өнөөдөр зах зээл нь маш хүнд байна. Хятад улс нүүрсээр ажилладаг цахилгаан станцуудаа бүгдийн одоо хүчин чадлын илүүдэлтэй учраас зогсоож эхэлж байна. Зогсоох төдийгүй орлуулад уран байгалийн хийгээр нөхнө гэж. Хятад улс өөрсдөө эрчим хүчнийхээ нүүрсэнд жилд 2.5-аас 3 тэрбум тонн нүүрс хэрэглэдэг байхгүй цахилгаан гаргахын тулд. 2030 онд 50%, 2050 онд 70% хүргэнэ гэж байгаа. Нийт эрчим хүчний хэрэглээнийхээ 70%-ийг 2050 онд Хятад ураанаар хангах нэ. Тэр хэмжээгээр 2.5 орчим тэрбум тонн эрчим хүчний нүүрс Хятад хэрэглэг болох гэж. Уурханад үе шаттай хаана. Монголд байгаа 150 тэрбум тонн нүүрсийг бид хаана зарах вэ? Орос нүүрсээр баян, өвөр Монгол нүүрсээр баян ингээд зарах нөхцөл байдал байхгүй болж байгаа. Энэ бол ингээд цаг хугацаа боломжоо алдсан учраас үнс нүүрс чигээрээ. Магадгүй цахилгаан үйлдвэрлээд одоо өөр одоо хийжүүлэх, шингэрүүлэх одоо бензин, дизель биш гарах төслүүд магадгүй ирээдүйд одоо боломжтой байж магадгүй юм. Харин эсвэргээрээ юу хэрэгтэй болж байгаа нэхэр уран борлуулах шаардлага хэрэгтэй болж байна. Одоо бас л энэ улсын хурлын ээлж тус чуулган зарлагтаа гэдэг ингээд урааны эсрэг гэх хүмүүс бас тэмцэж их сал юм л дээ. Тэр ч яг уран гэхээр нөгөө цөмийн эрчим хүч гэж бодогдоод тэгэл нэг амарлын бодогдоод байгаа шүү дээ. Хортоо тэгээ Фукушима бодогдоод тий. Тэгээ тэр ард түмний нөгөө мэдээлэлгүй байгаа дээр тодорхой улс төрчид популизм хийж айцтай тоглож байгаа байхгүй. Тийм л юм явагдаад байгаа. Тэрнээс биш би зөвхөн урааныг энэ бол стратегийн бүтээгдэхүүн гэдэг талаас нь харах юм бол шал өөр өнцгөөс би бол харна. Уран олборлож шар нутаг хэлбэрээр экспорт хийх нь Монгол улсын одоо үндэсний аюулгүй байдлын зөвлөл болоод эрдэс баялагын одоо талаар төрөөс баримтах бодлогод тусгагдсан зүйл. Шар нутаг гэдэг чинь өөрөө урааны баяжмал байхгүй. Шорон дотор байгаа одоо урааны баяжмал. Яг одоо зэсийн баяжмал гэдэг чинь. Тэрнээс илүү боловсруулалт хийх юм бол нөгөө цөмийн төш рүү одоо үйлдвэрлэх тал руу явчих учраас энэ бол илүүтэй геополитикийн асуудал одоо зөрчилдөөнд хүргэж магадгүй юм. Тийм учраас Монгол улс өөр тодорхойлохдоо урааныг бол бид зөвхөн баяжмал хэлбэрээр үйлдвэрлээ шар нутаг гаргах хэмжээнд л олборлоно гэж. За нэг талаас Хятад бол нэгэнт нүүрснээс татгалзаад урааныг асар хэмжээгээр хэрэглэх юм бол зах зээл нь хажууханд нэрж байна. Энэ бол хөрөнгө оруулалт татах маш одоо сонирхолтой салбарын нэг болж болох нэ гэж би харж байгаа. Хоёрдугаар урааныг ингэж одоо шар нутаг гаргаж ирснээрээ металлургийн салбарыг бол хөгжүүлэх юм байна. За тухайлах юм бол Эрдэнэт үйлдвэр баригдсан цагаас хойш дандаа одоо шороонд агуулгадж байгаа зэс баяжмал хэлбэрээр борлуулж ирсэн цэвэр зэс одоо эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх байна. Тэгээд бид нар ч шүүмжлэхтэй байгаа юм чинь тэр шүү дээ. Тий одоо инх хол дарган шүү дээ. Одоо манай одоо Батулга гишүүний хувьд тэр одоо бид нар сайлуулах үйлдвэртэй болох хэрэгтэй гэж сайн шиндэж үйлдвэр ярьдаг. Би энэ бол зөв санаачлаг гэж боддог. Гэхдээ ингийн тулд зэс гаргахад дагвар одоо хорт бодис гардаг байхгүй юу? Хөхрийн хүчил гэж. Тэр хөхрийн хүчлээ одоо саармжуулах, хоргоожуулах энэ зардал нь өндөр учраас техник эдийн засгийн хувьд зэсийг гаргаж авахд одоо тэр процесс нь өндөр өвтгтэй учраас техник эдийн засгийн талаас боломжгүй болчихсон. Тийм учраас өнөөдрийн хүртэл сайлуулах үйлдвэр, металлургийн үйлдвэр Монголд хөгжөөг байхгүй юу? Харин уран гаргаж авахд тэр сайлуулах үйлдвэрс гарч байгаа хөхрийн хүчил нь өөрөө урааны гаргаж авах үнцэнд хөгжиж болчихдог. Тэгээ энийг харилцан хамааралтай хөгжүүлэх юм бол нэг үйлдвэрийнх нь хорт хаягдлан нөгөө үйлдвэрийнх нь үнцэнд хөгжиж тэгтээ уран гарахад тэр одоо хөхрийн хүчил 300-400 м-ийн гүнд өөрөө ингээд одоо буршлагдаад хоргоо болцсон байх. Ийм процесс ажил харагдаж байгаа байхгүй юу? Нэг сумаар хоёр тулаа. Нэг сумаар хоёр тулаа бодно. Тэгэхээр энэ бол уран үйлдвэрлэлд нь өөрөө металлургийн салбар хүнд аж үйлдвэрийг хөгжүүлэх, монголчуудын мөрөөдлөг бий болгох, энэ салбарын үндсэн одоо суур фундаментыг бий болгох стратегийн чухал ач холбогдолтой гэж харж байна. Ер нь та Шансын музейр яваад илтгэл тавьчаад ирлээ гэж байна. Тэгэхээр биднэрт за 150 тэрбум
нүүрс маань одоо хэрэглэнээс гарчлаа. Биднэрт ашигтай юм бас сонсогддог. Ер нь биднэрт ашигтай. Давуу одоо монголчуудад бас нэг чих сортойлгосон сайхан мэдээ гэдэг ч тийм. Яг тийм мэдээлэл байна уу? Гарав. Яг хямрал бол бас эргээд ямар боломжууд байж болохыг бас харах нүдийг нээдэг юм шиг байна. Монголчуудын мөрөөдөл бол ялангуяа нүүрсийн салбарт, кокч нүүрсийн салбарт зөвхөн хятад гэдэг ганц одоо худалдаа авагчтай биш. 3 дахь зах зээл буюу Солонгос, Японы зах зээл дээр гарч өндөр үнэтэй кокч нүүрсээ борлуулах ийм одоо мөрөөдөл. Энэ бол манай энэ кокч нүүрсийн салбарын одоо эцсийн зорилго. Ингийн тулд нүүрсээ баяжуулаад төмөр замаар тээвэрлээд хятадын нуруунд дээр тээвэрлэх шаардлага байна. Олон процесс шаардлагадна. Хятад улс аж үйлдвэрийн салбар нь нийлүүлэлттэй болцсон. Төмөр замын тээвэр нь ачаа хэрэгэлд суларсан байна. Тэгээд тэд нар транзит ачаа хэрэгтэй байгаа байхгүй. Хоёрдугаарт хятадын төмөр зам өөрөө төрийн өмчт монопол компаниудаас бүрддэг учраас өрсөлдөөн байхгүй болоод өртгөн нэг өндөр үйл ажиллагааны зардал өндөр болсон байна. Тэгин гут яаж нэхэр маш хямдар тээвэрлдэг автотээврийн системийн бүтц бий болсон. Холын тээвэр хийгээд шууд бомб дээр уургаас нүүрсээ авчираад зарчиж чадчих. Тэгин гут машинаар тээвэр. Тий, тэгин гут хятадын төмөр зам өөрөө сандаж эхэлж байгаа байхгүй. Нэгдүгээр ачаа хэрэгэл бууржээ. Хоёрдугаарт одоо автотээвэртэй өрсөлдөж байгаа учраас тарифа бууруулахаас өөр шаардлага. Тэднэрт одоо бууруулахаас өөр аргагүй байдалд орж байгаа. Транзит ачаа хэрэгтэй байгаа гэдэг нь Монголын кокс нүүрсийг одоо 3 зах зээл дээр гаргахад тэд нар хүлээж авах бэлэн байна л гэсэн сигнал байхгүй да. Тийм учраас хэдийгээр нүүрсний кокс нүүрсний үн унаад байгаа ч гэлэхдээ тэнх тээврийн өртөг буурах боломжтой байгааг бид боломж гэж харах хэрэгтэй. Тийм учраас уурхаагаасаа даруй хятадын одоо хилтэй залгаж барих тэр төмөр замаа бол хурдан улс төржилгүй баримаар байгаамаа. Ингэх юм бол энэ нүүрсийн салбарын өрсөлдөх чадвар сайжин Монгол улсын эдийн засгийн одоо бат их байдал сайжрна шүү дээ. Одоо нөгөө нүүрсний төмөр зам нүүрс төвлөх төмөр зам хойшин чангаасан бид нар барьж исэн үгүй бид нар барьчих байсан биднээс болоогүй гэл зөндөө олон маргаа гараад ер нь энийг төр ингээд манайх яг тэр асуудлаа цаагаараа шийдэх баг. Маш хурдтай одоо энэ алдаан дээр ажиллаад төмөр зам барийг юу хэдэн жилийн дотор барих вэ? 1 жилийн дотор барина шүү дээ. 1 жилийн дотор байна тий. 1 жилийн дараа анзаарсан бол энэ нөгөө дархны төмөрлөгийн үйлдвэр чинь хөдрөө зөөх төмөр зам 40 км төмөр зам байлоо. Хэдхэн сарын дотор барьсан шүү дээ. Монголчууд чаддаг юм билээ. Тэгэхээр биднэрт маш их боломж байгаа л байгаа байлгүй. Ер нь одоо удахгүй Coal and Metals Mongolia зохион байгуулагдана. Уг нь бол Coal Mongolia гэдэгсэн тийм. Энэ жилээс Coal and Metals Mongolia болсон. Энэ жил яг таны энэ зохион байгуулж санаачилж зохион байгуулдаг энэ чуулган дээр хамгийн гол одоо хэлэлцэх сэдв юу вэ? Энэ одоо уулуурхайн салбарын хямралт байдлыг яаж давж гарах вэ гэдэг асуудлын чухал. Үүний тулд өрсөлдөх чадвар яригдана. Уулуурхайн салбарын бүтээгдэхүүн үйлдвэрлэх өртгийг яаж бууруулах вэ? Дэд бүтц логистикийг хэрхэн хурдан барих вэ? Татвар хууль эрх зүйн бодлогын талаас ямар дэмжлэгүүдийг үзүүлэх вэ? Хөрш орнуудтайгаа одоо худалдааны нэн тааламжтай тарифуудыг одоо хэрхэн тохирох вэ гэдэг асуудлыг хөндөж тавигдана. Хямралын үед болж байгаагаар маш одоо онцлог юм хурлах гэж. Яг та хэллээ өмнө Coal Mongolia болж байсан гэж. Энэ бас Coal Mongolia нүүрсийн салбарын хөрөнгө оруулалтын чуулганаас гадна Metals Mongolia гэдэг одоо алтцээс болон бусад металлуудыг хайгуул, олборлолт. За тэгээд бүр эзэн бүтээгдэхүүн гаргах, металлургийн үйлдвэрүүд барих, түүнд шаардлагатай дэд бүтцийг одоо хөгжүүлэх асуудлуудыг хөндөнд тавьдаг Metals Mongolia гэдэг хурал 2 жилдээ нэг болдог гэсэн. За мөн уулуурхайн ассоциац зохион байгуулдаг Mindtech гэдэг одоо Монголын уулуурхайн тоног төхөөрөмжийн одоо хамгийн том үзэсгэлэн гардаг байсан. Одоо энэ жил бол 9 дэх жилдээ гарах байсан. Тэгээ салбарын хямралтай байгаа үед ханган нийлүүлэгч нар хүнд байгаа. Компаниуд мөнгөгүй байгаа. Тийм учраас энэ 3 хурлыг нийлүүлээд нэг том хурл болгоод ач холбогдлын өргөд за оролцож байгаа тэр хүмүүс нь бол одоо нэг тикетээр 3 ивентэнд оролцох. Тэгээд илүү бага зардлаар илүү одоо бизнесийн харилцаа холбоогоо өргөжүүлэх одоо бизнес бүтээгдэхүүн үйлчлэгээ сурталчлах тийм энэ одоо боломжийг олгоё гэдэг үднээсээ шинэ одоо гурвангийн нийлүүлээд Coal and Metals Mongolia гэдэг хурлыг бол хийж байгаа. Тэгээ энэс хойш бол жил болгон 5 сарын эхний 7 хоногт Coal and Metals Mongolia одоо олон улсын хөрөнгө оруулалтын чуулга уулзалт үзэсгэлэн жил болгон зохион байгуулагдав. Оролцогчтой хүртэл хамаагүй зардал хэмжиж байгаа юм тийм бас нэг 2-3 хоногийн жишээлбэл зөрүүтэй болонгууд нөгөө Mindtech хүлээгээл ингээд оролцох гэж хүлээгээд тийм тохиолдол байдаг тийм бас сайн тал энэ бол
Тэгээ ханаад бидний зардлаа хэмнэх хэрэгтэй. Аль болохоор үр бүтээмжтэй ажиллах хэрэгтэй. Ер нь бол манад эдийн засгийн чуулган дээр бол гадныхан бас маш бага байж байна. Бараг ганц 2 элчин сайдын яамдуудаас л хүмүүс байна гэж байна. Ер нь энэ жилийн Coal and Metals Mongoliad хэрэг гадны төлөөлөгчд оролцохоор байна. Ер нь бол байдал хүнд байгаа. Энийг бол хаанаал мэдчихэж байгаа. Зөвхөн байдал Монголд ч биш одоо бусад одоо улс орнууд хүнд байгаа. Гэхдээ Монголд бас давуу тал байгааг одоо хөрөнгө оруулагчид олж харж байна. Нэгдүгürt Монгол улсын алтны салбар бол маш бага татвартай. Дээрээс нь төрийн бодлого дэмжлэг үзүүлэх маш одоо тийм таатай нөхцлүүдтэй. Алтны төслүүдэд бол банкуд бол санхүүжилт хийхэд одоо бэлэн байна. Ийм учраас алтны бизнес бол маш сонирхолтой хөрөнгө оруулалтын сонирхлыг бол татаж чадж байгаа. Ийм нөхцөл байдалд Монгол өнөөдөр байна. Хоёрдугаарт оюутлахын уурхаан одоо хоёр дахь шатны одоо өргөтгөл буюу далдуурхаан одоо санхүүжилт шийдэгдэх ийм одоо хүлээлт нь хөрөнгө оруулагч болоод ханган нийлүүлэгчдийн одоо сонирхлыг маш ихээр төрүүлж байгаа. За гурав дахь асуудал бол энэ 5 толгой хөрөнгө оруулалтын асуудал байж байгаа. Хэдийгээр тодорхойгүй байгаа ч гэхдээ энэ бол хэзээний цагт шийдэгдэх байх гэсэн одоо итгэл найдвар бол бас байгаад байгаа. Тийм учраас одоо бүх юм одоо нурчлаа, муухайлчлаа гэж харахаас илүүтэй бусад боломжуудыг бол харж байгаа. За дөрөв дэх салбар бол яа харахгүй энэ одоо урааны эрэлт бол эрс нэмэгдэх нэ, үнэн өсөх нэ гэдэг дээр бол энэ салбар руу хөрөнгө оруулалтын хүмүүс ялангуяа Орос, тийм үү, Франц, Япон зэрэг улсуудаас бол хүчтэй мэдэгдэж байгаа нь бол анзаарэгдсэн. Тэгэхээр одоо эдийн засаг Монголын уул уурхайг одоо хөгжил явж байгаа. Мэдээж тодорхой хэмжээний нэг эрсдэлд орж байгаа. Таны бодлоор ямар гарцсан? Одоо 2011-12 он супер цикл эргэж ирэх ирэхгүй энэ төргээл янз янзын одоо эдийн засагч нар шинжээчд ингээл яриад байна л да. Тэгвэл энийг эрүүлэхийн тулд бид юу их вэ? Биднээс шалтгаалж байгаа юмнууд юу вэ? Бид нар тэндээ яг ямар байдлаар ажиллавал бас супер циклээ буцаагаад одоо Монгол руу бизнесүүд бол улс төрөөс хамааралгүй төслүүдэд бэлтгэсэн байна. Тийм учраас улс төр дээр ямар нэгэн үйл ойлголцол бий болгохын улс төрийн хямралаасаа эхлээд нэгдүгээр гарах хэрэгтэй. Тэгж чадах юм бол энэ төслүүд маш хурдан явна. Монголын эдийн засаг богино хугацаанд зэрэг бололцоотой. Дархан болон шарын голын хүүхэд залуучуудад эрсдлээс буй мөрөөдлөө гартаа хат гэж лекц уншижсэн. Таны бичлэгийг би үзсэн л да. Маш сонирхолтой байсан. Тэгэд яг энэ лекцийнхаа талаараас биднэрт сонирхолтой. Яг агуулга нь юу вэ? Би өөрөө Дархан аймгийн Шарын гол суманд төрсэн дархны унгуу хүүхэд дархан хайрхныхаа өвөрт өссөн хайрхнаа шүтэж амьдардаг. Тэгээд тэнд одоо боловсрол эзэмшиж өсөж хүмүүцсэн хүүхдүүд бол нутагтай хайртай. Тэгээд нутагта ямар нэгэн зүйл сайн зүйл хийхийг бас боддог. Би бусад шиг одоо хөшөө барилга байшин бол одоо мөнгө зараад гаргаад хийж чадахгүй. Харин дархныхаа залуучуудыг боловсралтай, эрүүл жирэг, хариуцлагатай одоо бусдынхаа амжилтаар бахархаж чаддаг, тийм ээ. Ийм одоо бүтээлч мөрөөдөлтэй залуучууд байгаасаа гэж боддог. Тэр утгаараа эрсдлээс буй мөрөөдлө гартаа хатах сэдвээр дархныхаа нийт одоо 4000 гаруй залуучуудтай ярилцсан. За дэлхийн одоо алдартай түүхэн хүмүүс одоо хэрхэн амжилтанд хүрсэн. За түүнээс гадна бас өөрийнхөө бас тодорхой хэмжээний амьдралын туршлагаас залуучуудтай хуваалцсан. Магадгүй энэ туршлага маань залуучуудад тусдын болоод тэднийг би хорцолж чадах юм бол одоо өөрсдийн эзэмсэн мэрэгжилтэд үнд байж одоо хариуцлагатай монгол хүн болж тийм үү. Эргээд бас Монгол улстай одоо татвар төлдөг одоо өөр бас ажлын байр бий болгодог орон нутгаа болон Монгол улсын хөгжлийн төлөө гар бие оролцох чадвартай ийм залуус болж чадах хаа гэж бодсны үндсэн дээр энэ лекцийг уншсан юм л да. Улаанбаатарт бол илтгэлээ тавих сонирхол их байгаа. Одоогор бол үнэхээр дамжихгүй байна. Одоо Coal and Metals Mongolia чуулгана хийх гэж одоо өдөр болгон одоо сууж байна. Хажуугаар нь тэгээд одоо янз бүрийн байдлаар гүтгүүлэхт оромжлуулах тий зөөл юмнууд байж байгаа. Тэгээд би ч бас гэр бүлтэй хүн шүү дээ. Тий. Аавын хариуцлага цаг зарцуулна тий. Аавын нөхрийн хариуцлага тий үүрэг хариуцлага байгаа тий. Тэгтээ бол би бас бусад залуучуудад энэ лекцийг уншия гэж бодож байгаа шүү. Үүрэг хариуцлагын тухай ярьсан. Би таны нийгмийн сүлжээг бас тантай ярилцлагын хийхин өмнө бас нийгмийн сүлжээг ирсэн нэлээд
хэсүүчилсэн л дээ. Аа. Сонирхож орсон. Тэгээд таны бас нэг маш сонирхолтой нэг коммент байсан л да. Тэр нь цэргийн албаа дүүцүүлэн хаалаа. Манайх гэр бүл 11 би ээж бас 11 үлээ. 4 ах дүү маань нийтдээ ингээд цэргийн алба хаасан. Би ингээд боловсрол эзэмсэн гэсэн. Яг хэдэн 27 наснаас хойш гэдэг чинь 5-10 жилийн дараа дүүцэл хаасан. Яагаад гинт ингэж дүүцэл хаасан? Зүгээр л үүргээ өмсөрсөн уу? Эсвэл үгүй сая цэргийн баяр болсон чинь нэг л тийм сонь санагтаад. Тэгээд би ч нэр юу үлээ гэж бодсон. Тэгээ ингээ харахаар эргээд аавч хоёр маань намайг бүр багаас маань л ингээ чи бол эрдэм боловсролын мөр хөөхстой. Одоо 11 хүүхд төрүүлсэн. Ах ихснээ дүүнер ч юм бол яг вэ. Одоо харвар ажиллая гэдэг явж болно. Гэтэ миний хүү бол одоо ингээд тест онцорох хэвээр босод ах дүүнерээ чирж авах хэвээр хариуцлага болох хэвээр шүү гэж. Тэгээ намайг болохоор эрдмийн алба хөөх тэр юмыг бол аавч хоёр маань надад өгсөн. Бусад ах дүүнер маань бол их сургууль төгсөөгүй шүү дээ. Маш том боломж олгосон. Тий надад айгүй том боломж миний одоо аав ээж болон бусад ах дүүнер маань нийлжээж олгосон байхгүй. Тийм учраас миний гэр бүлээс надад өгсөн үүрэг хариуцлага би сайн одоо хаах ёстой эрдмийн албыг. Тэгээд 10 жилийн сургуулиуд төгсөөл их сургууль тэгээд ажилтгал 2 их сургууль сурсан. Амжиж явж чадаагүй л дээ. Тэр хооронд нөгөө 27 нас иртчихсэн. Тийм учраас тэгээд эргээд би ер нь хэдийгээр цэргийн албаа бичлэн хаавч гэсэн Монгол улсын иргэнийхээ хувьд би одоо үүрэг хариуцлага хүлээх ёстой гэж очив. Тэгээд очиод шүүлгээ шалгуулсан чинь одоо надад цэргийн одоо юу өгсөн л доо. Одоо цэрэг үүрэгний өмнө өгсөн. Тэгээд би төлбөр төлөөд ингэж дүүцэл хаасан. Нууц шүл хэдэн төгрөг? За 862 мянга төгрөгөөсөн шиг санаж байна. Тий. Хоёрдугаарт би бас ингэж боддог штэ. Би бол улсаас үнгүй бас сургууль сурсан байхгүй юу? Миний сургуулийн төлбөрийг тухайн үед одоо төрөөс хөнгөлж ирсэн. Үнэхээр одоо амьдрал хэцүү байсан учраас надад бол амар том хөрөнгө оруулалт байсан. 11 хүүхэдтэй гэдэг бол тий. Надад бол маш том хөрөнгө оруулалт болсон. Тийм учраас би их орондоо өртөө гэж боддог. Тэгээд би өөрийнхөө уулуурхан инженери эдийн засгч мэргэжлэр бол эзэн болъё л гэж бодсон. Тодорхой хэмжээнд туршлага хөрөнгөлөж хувийн хвшилт ажиллаж байгаа дараа нь яг өөрийнхөө мэргэжлэр уулуурхан зөвлөх хүчлийн компани байгуулад ингээд бас чамгүй хэмжээний залуучуудыг байр орон сустаа болгосон цалингаар ингээд одоо тавиад ингээд бизнес эрхлэгчийн хувьд бас явж ирсэн юм аа. Тэгээд татвараа төлж хамгийн бахархалтай нь яг би одоо татвараа төлсөн өдрөө ажилтнын цалин тавьсан өдөр маш азартай байсан. Тий. Тэр үедээ би юу гэж боддог вэ? Миний татвар миний монголчуудыг боловсралтай болгох, миний Монголын батлан хамгаалах цэргүүдийг хоол ундтай байлгах, хүчтэй байлгахад зарцуулж байгаа гэж бодохоор л баяртай байдаг байхгүй юу? Цалингаа тавьсан өдрөө манай ажилчид ямар их аж аргалтай гэрлүүга яарч очдог болоо гэж би боддог шүү дээ. Таач гэрлүүга яардаг. Тий. Тийм учраас цэргийн албыг бичлэн хаагууч гэлээхдээ эрдмийн албаараа бол би одоо цэргийн хувьд алба хацаа гэж бодож байгаа шүү. Ер нь бол бизнес эрхлэгч өмнө хамгийн жаргалтай агшин бол ажилтныхаа цалин тавьчаад нэг сэтгэл сайхан уужрах гэж олон хүнээс сонсч байсан л та. Зүгээр яг энийгээ өөрсдөө илэрхийлдэг юм шүү. Тийм учраас хүмүүс нэг тийм бизнес эрхлэгч нар гэдгийг ч одоо зарим талаараа баг нэг мүлжүүлж байна. Яг тэгж харж байна. Хариуцлага хомсорчилж байна. 10 жилийн дараа 860 мянга 2 мянган төгрөгөө одоо цэргийн үүрэгтнийхээ хариуцлага биелүүлчихлээ тий. Тэгээд ер нь та эх оронч гэдэг хүн гэж яг ямар хүнийг хэлэх вэ? Дор хаяж иргэн хүний хувьд хувь хүнийхээ ордгон албан татварыг төлсөн хүнийг би хэлэх гэж бодож байгаа. Төлсөн нэг төгрөгийн татвар би өөрийгөө одоо актер би их оронч гэж сэжид хэлж чадахгүй. Чадчих нэргээ өөрөө хариуцлагатай байхыг хичээдэг. Тэгээ хариуцлагатай иргэн хүн болгон эх орондоо хувь нэмээр оруулж байгаа эх орончд гэж би боддог. Ер нь улс орныг татвараа төлөөд бизнес эрхлэхэд маад одоо хамгийн хүндрэлтэй юм юу? Яг хууль эрх зүйн орчин тогтвортой байх л асуудал. Татвар өндөр өнөө бага өнөө хамаагүй. Бизнес хийхдээ тэрийг урьдчилж хүмүүс одоо бизнес тооцоолдог учраас эрсдлээ үнэлж тийм л да. Тэгтэл гинт тодорхойгүй байдал үүсээд хууль өөрчлөгдөөд эсвэл одоо лицензийг хурааж авах ч юм уу эсвэл татврын нэмдэг ч юм уу
Эсвэл янз бүрийн тусгай зөвшөөрөл гаргаж ирээд үйл ажиллагаанд хаадаг ч юм уу. Инхээр л хүндрэлтэй болчиход байна л да. Хоёрдугаар бас бодлогын одоо тогтворгүй байдлаасаа болоод маш их эрсдэлд ордог л да бизнес бол тийм. Ер нь бол ингээд би бүх асуулт асуухгүй нэг асуултыг асуух тэр боломжоор иргэдэд олгодог. Тэгээд энэ Эргэн X гээд танаас ийм асуулт ирсэн. Тань чанга унших. Тан дургүй хүмүүс таныг Energy Resource компаниас мөнгө авч ийм үйл хийдэг гэж хардаг. Үнэхээр та Energy Resource компанид мөнгө авч үйлчилдэг юм уу гэнэ. Таны нөгөө уулуурхаа тэгээд бас энэ намстай холбоотой. Тийм л та яг тэгэхээр тань дургүй хүмүүс гэж хүмүүсийн сонирхсан асуулт юм болоо гэж бодож байна л та. Гэхдээ Energy Resource-ын зүгээс харах юм бол энэ компанид үйлчлэгээ үзүүлдэг 2500 гаруй ханган нийлүүлж аж ахуйн үйлчлэгээ үзүүлдэг ийм компаниудын нэг гэж харж байгаа. 2500 харьцсан. Танай компани ч гэсэн. Тий. Бид нар Energy Resource үйлчлэгээ үзүүлдэг. Тэгвэл бол бид мэрэгжлийн үйлчлэгээ үзүүлдэг. Уулуурхаан төсөл судалгааны үйлдвэрлэлийн одоо зөв удирдах тийм үү техник эдийн засгийн одоо үндэслэл боловсруулах ийм үйлчлэгээ үзүүлж байсан. Энэ том төслийн одоо техник эдийн засгийн үндэслэлийг монголчууд өөрсдөө боловсруулад тэгээ үйлдвэрлэл бэлтгэлж өгсөндөө бид нар хувьдаа баяртай байдаг. Хэрвээ бид нар энэ одоо мэдлэг боловсруулалтыг эзэмшиж чадаагүй бол барууны юм Австралийн нэг компани ирэл энэ мөнгөийг аваад явна шүү дээ. Тийм учраас энэ үйлдэлээрээ бол бид бол бахархдаг. Үндэсний том бүтээн байгуулалтанд оролцсноор бид бол бахархдаг юм аа. Хоёрдугаар бидний зүгээс харах юм бол Energy Resource одоо бидний үйлчлэгээ үзүүлдэг техник эдийн засгийн үндэслэл хаягийн төсөл судалгаа хийсэн олон зуун компаниудын нэг байхгүй юу? Ер нь бол сүүлийн үед арчил яг хаана алдаа гарч байна. Жишээ нь зарим хүмүүс бол одоо бараг социализмыг иргэн дурсаад социализмын тэр үед тийм сайхан амьдарч исэн. Ер нь бол одоо ерөнхийлөгчийн засаглалтай нэг хүн хатуу гараар Монгол улсыг удирдах хэрэгтэй энэ гэж яриад эхэллээ. Та энэ тал дээр ямар бодолтой байдаг вэ? Уу яг ардсан хувьсгал ялаад одоо 20 хэдэн жил одоо түүх өнгөрчлөө. Тэгээд одоо бид бол нийгмийн арчлалыг одоо чиглэлээр л их анхаарч янз бүрийн одоо хууль эрх зүйн хүний эрхийг дээдлэх бизнес орчныг сайжруулах ийм л юм руу анхаарч харин эдийн засгийн арчлалыг хөгжүүлэх тал дээр үнэхээр одоо харлан байж байгаа гэж. Тэгэхээр эдийн засгийн арчлал гэж юу гэдэг юм бэ гэхээр ерөөсөө иргэн хүн санхүүгийн эрх чөлөөтэй иргэн хүн аж аргалтай байх тухай асуудал юм байна. Иргэн хүн хэзээ аж аргалтай байх гэхээр одоо унах унаатай, байр орон сууцтай, байнгын тогтвортой ажилтай, орлоготой байх асуудал. Ялангуяа орлого бол одоо нэгдүгээр асуудал. Тэгээ иргэд маань бизнесгүй иргэд маань өнөөдөр яаж юм гэхээр цалингаараа орлого болж байна. Бас нөгөө талаар бол байгалийн баялагийнхаа орлогоос хувь хүртэх бас боломж байна. Сүүлийн хэдэн жилийн сонгуулийн өрсөлдөөн бол үндсэндээ энэ одоо байгалийн баялагаас хувь хүртэх асуудал дээр одоо янз бүрийн бодлогод уралдуулсан. Зарим нь бэлэн мөнгөч үзлээ. Зарим нь одоо 100% төрийн өмчийн компани болгоод ингээд одоо явах ёстой ч гэж үзлээ. Янз бүрийн үзлээ. Би хувьдаа юу гэж боддог вэ гэхээр энэ одоо төрийн өмчт байгаа одоо уулуурхаан компаниудыг менежментийн зөв болгоод хувьцаануудын дийлэнхийн одоо нээлттэй хөрөнгийн бирж дээр иргэдтэй одоо харилцааны зарчмаар нь эзэмшүүлээд ингээд явах юм бол цалингаасаа гадна одоо иргэд нь уулуурхаан компаниудаас хувь хувьцаа хүртэх ийм одоо боломж нэгдэж байна. Тэгээд энэ одоо нээлттэй ил тод олон нийтийн компани байх тусмаа иргэд өөрсдөө өмчлөгч нь болж байгаа учраас энд ямар захирлыг тавьж байна. Ямар хэмжээний зардлаар энэ үйлдвэрийг удирдах байна. Төрийн ямар шийдвэрээс болоод энэ үйлдвэр зогсчих гэдэг дээр иргэд өөрсдөө хяналттай яваад ирэх юм байна л да. Ингэж чадах юм бол би харин уулуурхай газар тариалан хөдөө аж ахуй эрхлэгч энэ хүмүүсийн одоо хооронд ямар нэгэн зөрчил үүсэхгүй байна гэж хараад байгаа. Яг тэгэхээр одоо жишээ нь нэг бизнесмен бол жишээ авч ирж байсан л да. Би нэг одоо 200 га газар алтны үйлдвэр эхлэх гэсэн чинь тэнд нэг 200 хонь одоо малладаг нэг одоо малчин ирснэ. Өө наад газар чи манай хонь бэлчдэг одоо чи яв зайлагч намайг хөөсөн. Тэгэхээр за хоёулаа зөгцөө. Танаа одоо 200 хонь бэлчдэг юм байна. Хэдийн хэмжээний өвс танд сураадгийг. За тэрийг чи би бодож 2 дугаарт одоо хөдөө аж ахуйн нормативаар тооцоод танд одоо нөхөн төлбөр өгье гэхэд нөгөөх нь оо тийм байхгүй гэд. Заавал одоо би энэ газар дээр байна гэд. Ингэж байгаа байхгүй. Тэрний хооронд харин тэр хончин ноос ноолороо тушаасан мөнгөөрөө тэр компани хувьцааг эзэмшдэг бол
Энэ компани хувьцаа өсөх буурхаас нь тэр бол ашиг гэж болж байгаа. Ногд ашиг авч болж байгаа. Тийм ээ? Магадгүй тэр үйлдвэрийг явуулахын төлөө тэр ажиллана. Нөгөө хоньныхаа махыг бол тэр уурхаад нийлүүлнэ шүү дээ. Тэгээ ийм эдийн засгийн харилцан шүтэлцээтэй эннийгээрээ уламжлаад уул уурхайн салбар бусад салбаруудад тэлэх эдийн засгийн арчлыг хөгжүүлэх чиглэлээр бол маш их ажил бол Монголд байгаа юм байна гэж харж байгаа. Тэгээ энэ алдаагаа л бид нэр засах хэрэгтэй. Хоёрдугаарт арчил бол одоо ингээд энэс илүү сайн засаглал байхгүй. Гэхдээ энэс илүү одоо өөр арга алгаа гэж одоо нэг нийт улс төрч хэлсэн байт юм байна. Бид бол арчлыг сайжруулад өнгөлөг тослол авч явж явах хэрэгтэй. Яг өнөөдөр бол Монгол засаглалын хямрал нөлөөлсөн байгаа. Магадгүй одоо үндсэн хуулиндаа тодорхой хэмжээний өөрчлөлтүүдийг хийх шаардлага бол гарч магадгүй хүчтэй ерөнхий сайдын тухай асуудал яригдах. Тийм ээ? Асуудал бол яригдахыг бол үгүйсэхгүй гэж би хэлэх гэдэг. Байж болохыг үгүйсэхгүй гэж. Бидний урилгыг хүлээн авч хүрэлцэн ирж сонирхолтой ярьсан өгсөн танд баярлалаа. За баярлалаа. Хандлага нэвтрүүлгийн ээлж дугаар инх өндөрлөж байна. Ирэх 7 хоногийн нэм гарагийн 17 цаг 30 минутанд эргүү уулзцгаая. Баярлалаа. Алим болгоны нууцны нэр хор